За ингээд бид явлаа. Манай эсрэг болохоор хаа байсан оройны 18 цагаас. За тэгээд одоо болохоор бид одоо музей руу явах чинь. Тэгээ өнөөдөр 11:48 болж байна. Өнөөдөр бид Вашингтоноос Денвер руу нисгэж байна. Тэгээд явахаас өмнө ямар ч байсан нэг ч гэсэн музей үзээд явъя гэж бодоод тэгээд бодлаасаа гараа явж байна. Өнөөдөр хоёр бол бороотой өдөр байна. Ямар ч байсан үзэх юмнууд аваад бүгдийг үзээд болсон тийм. За ингээд музей дээр уулзъя. Аялал үргэлжилсэй. Вашингтонд DC өнгөрөөсөн бид гурван аялал өнөөдрөөр бол өнгөрүүлж байгаа. Тэгээд ер нь бол Вашингтонд ирж байгаа хүмүүст одоо анх удаа ирж байгаа хүмүүст хэлэхдээ ер нь бол 2 өдөр бол хангалттай юм байна. Тэгээд бид гурав чинь анх удаа ирж байгаа. Тэгээд ер нь бол 2 өдөртөө бүх юмудаа ингээ үзэж хараад тэгээд Вашингтон ч айгуу цомхон юмнууд нь хоорондоо айгуу ойрхон нэг газараа ирчүүл нөгөө рүүгээ ингээд алхаад явчаар ийм хэмжээний гоё нам гүм ийм 50 орчинтой ийм газар байдаг юм байна. Тэгээд ямар ч байсан бид гурав бол өөрсдийнхөө үзье гэж бодсон, за очие гэж бодсон бүх газруудаа бол бид гурав үзээд очиод хараад ямар ч байсан өнөөдөр бол аз жаргалтайгаар Вашингтонд баярлалаа гэж хэлэх гэж байна. Өнөөдөр орой нислэг маань 6 цагтайгаа бид гурав 4-гээд 3 өнгөрөөгөө нислэг бодол дээр ямар ч байсан очиж чинь. Өчигдөр өнөөдөр хоёр бол энд нэлээд их бороотой байна. Тэгээд нислэг маань хойшлох байхаа гэж найдаж байна. Тэгээд өнөөдөр орой төлөвлөгөөгөр бол бид гурав орой 10 цагт Денверт буустаа. Жишээ 4 цаг нислэг бол 4 цаг юм байлээ. За нэг юм хөө байна. Тэгээд нөгөө хоёроо хүлээж байна. За энэ үүдний хэсэг байна. Тэгээд маш олон хүмүүс байна. Жуулчид их байна. Вашингтоны бас нэг сонирхолтой юм болохоор зэрэг музейнууд нь 90% нь үн төлбөргүй байдаг. Учраас энд бол үзэж харах юм айгүй ихтэй, музей ихтэй юм байна. За би нөгөө хоёроо ирэхээр байгалийн түүхийн музейтэй жоохон танилцсан. Гэхдээ өөртөө бас жижиг хэмжээний бичлэг хийгээд аваад үзэх болно. За ингээд удахгүй байгалийн түүхийн музейгээр хамтдаа аяллаа. Гэхдээ нөгөө хоёрыг ирэхээр тэр хоёр хизээ ирэхийг би мэдэхгүй байна. Тэгээд удахгүй болцоо. Вашингтонд үзсэн музейнүүдээс хамгийн гоё нь бол яхаарахгүй энэхүү Вашингтоны байгалийн түүхийн музей бол байсан. Тэгээ энэ бүр хэрвээ үзээгүй явцсан бол бүр үнэхээр их харамсах ээжтэй гэсэн бодлоос төржээлээ. Тэгээ энэхүү музей маань дэлхийн хамгийн алдартай музейнүүдийн нэгд бол тооцогддог. Тэгээд 1910 онд бол нэгдэжсэн юм байна. Тэгээд ороход бол мэдээж үнэгүй. Вашингтонд бол ихэнх музейнүүд нь бол үн төлбөргүй байдгаа. За жилд бол нэг 3-аас 3.3 сая орчим жуулчид бол орж үзэж сонирхдог гэсэн судалгаа бол байдаг юм байна. Тэгээд энэхүү музейд штэ 146 сая үзмэртэй гэж боддоо. Үнэхээр гайхамшигтай. Тэгээ ийм болохоор дэлхийн хамгийн том одоо цуглуулгуудын нэг энд байдаг. Тэгээд ер нь л яг ингээд боддоор үзээд явхад бол бүр яг музейг утгаар нь байгуулсан гэх юм уу? Айгуу гоё санагдчихлаа надад. Тэгээд энэ музейд юу үзэх боломжтой вэ гэх юм бол энд бол нэг өдөрт бол бүгдийг нь одоо бүх зүйлийг үзэхэд бол цаг хүрэлцэхгүй. Тийм болохоор нэг 2 өдөрт энэ төр хувааж үзвэл бас арай нэг тухтаа үзэх хаа гэж бодож байна. Бид гурав болохоор өнөөдөр орой нислэгтэй. Тийм болохоор нислэгтэй явхаас өмнө ямар ч хэлсэн үзээгүй нэг газараа ч гэсэн орж үзьегээд өнөөдөр бол ийшээ орж ирсэн байгаа. Тэгээ энд бол үлэг гүрвлийн танхим гэж байгаа. Эрдэнийн чулуу, эрдэнсийн танхим гэж байна. Амьтдын танхим яг одоо бидэрт харагдаж байна. Тэгээ хүний үүсэл гарлын танхим гих мэтчлэнгээр маш олон зүйлээс бүрдсэн ийм гайхамшигтай музей дотор орж ирээд явж байна.
Энэхүү музейд би түрүүн нийтдээ 146 сая гаруй үзмэр байгаа гэж хэлжсэн. Тэгээ энд яг юу багтж байгаа вэ гэхээр үзмэр нь бол зөвхөн үзүүлэнгээр зогсохгүй. За мөн судалгааны санч мөн багтж байгаа шүү гэж хэлмээр байна. За үүнд бол чулуужсан олдвор, динозавр, эртний амьтад байна. За тэгээд шавжны асар том цуглуулга буюу хамгийн их хувийг яг энэ шавжны цуглуулгаар эзэлж байгаа. За дээр нь бол ургамлын сорьцууд байна, амьтан, далайн амьтдын дээж байна, эрдээс үнэт чулуу байна. За тэгээд дээр нь ДНХ болон биологийн дээж гэсэн ийм хэсгүүдээс бүрдээд нэг цөм зүйл нь бол одоо яг энэ 146 сая үзмэр болж байгаа юм бэлээ. Тэгээд ороод яг нэг өдөр бол үзэхэд бол арай багтахгүй хаа. 2 өдөр энэ төр хувааж үзэх юм бол тухтаа энэ төр явж үзүүлэх гоё бах гэж бодож байна. Тэгээд бид гурав чинь жоохон цагиндаа баригдаад жоохон шахуу явсан. Байгалийн түүхийн музей хамгийн гол үзмэр нь бол яг энэ музейн одоо төвд байрлах Африк зам байсан. Тэгээ би зургаар оруулчих. Энэхүү зам маань бол 11 тонн жинтэй, 13 фут өндөртэй, 1959 оноос хойш бол яг энэ газараа байрлаж байгаа. Тэгээд яг энэ музейн хамгийн алдартай юм төв хэсэг бэлээ. Тэгээ музей маань болохоор 4 давхар баггүй юу? Тэгээд яг энэ зурган дээр харагдаж байгаа шил юм дугуй хэлбэрийн танхимтай. За бас дээрээс нь бол ийм цагаан гантик багантай балконууд нь бол ингэж тойрон хүрээлдэг. Тэгээд дээшээ давхрууд руу гарах болгондоо яг ингээд балконоор доошоо ингээд харахаар энэхүү авраг одоо Африк зам маань бол харагддаг яг төв хэсэг нь гэж бол явдгийм байлээ. Харин хідүүлээд яг одоо харагдаж байгаа энэхүү хэсэг бол хүний үүсэл гарлын танхим харагдаж байна. Тэгээ энд бол хүний хувьсэл 6-аас 7 сая жилийн өмнөх анхны одоо хүн төрөлхтөн ямар байсан юм бэ? Тэгээд орчин үеийн хүн болох хүртэлх хөгжлийг бол энд харж болохоор байсан. За тэгээд хүн болохын онцлог юу вэ гэдгийг бас тайлбарлсан байсан. Оюун ухаан, хэл яриа, нийгмийн бүтээл сэтгэлгээ гэх мэтчлэн За тэгээд дараа нь бол дэлхийд даяарх тархалт буюу Африкаас ихсэн нүүдэл хүн төрөлхтөн дэлхийд даяар хэрхэн тархсан за тэгээ генетикийн судалгааны үр дүн интерактив хэсэг бас байгаа. Тэгээ энэ хэсэг нь болохоор айгүй сонирхолтой. Өөрийнхөө нүүр царайг эртний хүний хэлбэрт одоо оруулж хувиргаад хэрвээ би эртний хүн байвал ямар хуу царай төрхтэй яс бүтцтэй хүн байсан бэ ч гэдэг юм уу ингээд харж болдог юм байсан. Тэгээ энэ хэсэг нь бол айгүй сонирхолтой санагдчихсан. Тэгээд яс барьж үзэх, харьцуулах тэгээд нас эрсдэл биеийн онцлогийг судлах юм интерактив туршилтуудын хэсгүүд энд бас байсан. Тэгээд мэдээж бодит хэмжээний эргэж сэргээсэн хүний дөрүүд бол энд байгаа. Тэгээд шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн судалгаанд бол тулгуурласан хүүхэд болон насанд хүрэгчдэд үнэхээр ойлгомжтой, за тэгээд сонирхолтой ийм хэсэг бол байсан. Тэгээд товчондоо яг энэхүү хэсэг бол боловсролын үнц нь маш өндөр. За тэгээд үүсэх хугацаанд яг энэ хэсгийг л үүсэх хугацаанд хэд ерөөсөө 45-аас нэг 90 минут орчим зарцуулах юм уу?
За байгалийн түүхийн музей бас нэгэн гол цөм хэсэгт нь хэдүүлээ орж ирсэн явж байна. Энэ бол байгалийн түүхийн музей далайн амьтдын хэсэг байна. За тэгээ энэ хэсэг бол хамгийн том, хамгийн амьд мэдрэмжийг төрүүлдэг танхимуудын нэг яа харахгүй мөн. За тэгээ далай тэнгисийн экосистемийг бүхэлд нь ойлгуулах зорилготой энэ хэсэг бол үнэхээр яг бодит юм шиг ийм гайхамшигтай орчныг бүрдүүлж чадсан байсан. За гол үзмөр нь бол энд харагдаж байна. Аврах том хөх байгаа. Тэгээд таазнаас нисэж байгаа мэт байрлуулсан нь бол яг ийм бодит юм шиг мэдрэмжийг бол төрүүлж ирсэн. Тэгээд хэмжээнаас яг ийм бодит хэмжээтэй ойролцоо нэг 25-аас 30 м орчим урттай танхимын хамгийн анхаарал татсан хэсэг гэж хэлж болохоор байсан. За энд бас далайн амьтдын төрөл зүйл бас байгаа. Загас, акул, наймаалж, медуз гэх за мөн гүн далайн амьтад байна. Шүрэн хадны экосистем бас мэдэж авах боломжтой. За тэгээ бодит сорьцууд буюу нөгөө спиртэнд хадгалсан далайн амьтад бас түрүү хэдүүлээд харагдсан шар өнгийн гэрэл хасаагаад ингээд тодтоход харуулж байсан хэсэг байсан. Яс, арга яс, биологийн дээж гих мэтчлэн судалгааны зориулттай цуглуулгаас нь энд бол тавьсан байсан харагдаж байсан. Энэхүү далайн амьтдын хэсэг бол гэрэл, за тэгээ дуу, орчны дизайн нь бол яг энэ далаад ор байгаа мэдрэмжийг төрүүлдэг ийм интерактив дэлгэцүүд амьтдыг судлах, харьцуулах боломжтой. Тэгээд хүүхдэд бол үнэхээр сонирхолтой, насан туршидтад бол ийм гүнзгий мэдээллийг өгч болохоор ийм хэсэг бол байсан. Тэгээ яг энэ хэсгийг үзэхэд бол нэг 40-50 минут орчим бол зарцуулахаар байсан. Тэгэл нэг газар ороод яг ингээд 30-аас 40, 40-оос 50 энэ төр гэж явхлаар нэг өдөр бол бүр яагаад ч хүрхэргүй юм бэлээ. Тэгээд яг энэ хэсэгт бол фото зураг авахлахад бол маш тохиромжтой. Ялангуяа бол яг энэ халимны доороос зураг авахлахад бол үнэхээр гоё гардаг гэд хүмүүс бол маш их зураг авахулж байсан. Үргэлжлүүлээд биднэрт шавжны танхим харагдаж байна. Тэгээд энэхүү танхим маань бол шинжлэх ухааны хувьд маш гүн системтэй үзэсгэлэнгийн нэгт тооцогддог. Тэгээд амьд шавж үзүүлэхээс гадна энд бол илүү ангилал, бүтэц, хувьсэл дээр бол төвлөрдөг ийм хэсэг бол байсан. Тэгээд энд бол шавжны бүтэц болон толгой, цээж, хөвлий гэсэн үндсэн хэсгүүдийг бол танилцуулахаас гадна нүд, далавч, хөлний бүтэц, микро төвшний дэлгэрэнгүй тайлбарууд бол энд байсан. Дэлхий дээр мэдээж олон янзын шавж байгаа. Тэгээд дэлхий дээрх амьтдын хамгийн олон төрөл зүйл шавж нь сая төрөл өнгө, хэлбэр, дүрсээрээ бол ялгаатай. Тэгээд энд бол ховор олон ийм том сорьцууд энд бас зөндөө байсан. Авраг, цох, урт шавж, за тэгээ хамгийн тод өнгөтэй эрвэхэнүүд, хамгийн жижиг шавж хүртэл энд бас байсан. Тэгээд энд бол макро зураг авахд бол үнэхээр тохиромжтой надад санагдчихсан. Үргэлжлүүлээд хэдүүлээ уур амьсгал ба байгаль орчны танхим руу орж ирсэн байна. Тэгээд энд бол уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны сэдвийг тусгаалan тайлбарлсан хэсгүүд бол байдаг. Тэгээд дэлхийн уур амьсгалын систем, нарны энерги, дэлхийд хэрхэн хуваарлагддаг, далайн урсгал ба агаар мандлын харилцан нөлөө, байгалийн мөчлгүүд гэх мэтчлэн, за тэгээд мөсөн үе ба цаг уурын өөрчлөлт, хүний нөлөө, нүүрс төрөгчийн ялгарал, хотчлт, үйлдвэрлэлт гээд
За гэх мэтчлэн тэгээ шийдэл ба ирээдүйн талаар интерактив хэсэг гэх мэтчлэн хэсгүүдийг үзэж харах боломжтой байсан. Тэгээд яг энэ цаг уур байгалийн хэсгийг үзэхэд бол бас нэг 30-аас 40 минут орчим бол хурдан яваад үзэхэд бол нэг тэгж үзэхээр бол байсан. Power reverberating across the globe. Ocean is constantly moving. Every drop of water is connected. Imagine dropping yellow rubber duckies at different points all across the underlying confusion is a very complex system of surface currents. These currents, seen here in yellow, are driven primarily by the force of winds. Slightly deeper currents, seen here in red, act like rivers within the ocean, flowing more steadily in a specific direction. Бид гурав байгалийн түүхийн музей дээр өдөр 3 цаг хүртэл байсан. Тэгээд 3-аас гараад Нисэх онгоцны бодол руугаа явсан. Тэгээ эндээс бид гурав Вашингтоноос өнөөдөр бол Денверт очих байгаа. Тэгээ өнөөдөр бол Вашингтон жоохон зутруу, бороотой. Сүүлийн 2 өдөр бол нэг жоохон онцгүй ийм бүрхэг өдрүүд байлаа. За гэхдээ ямар ч байсан бид гурав өөрсдийнхөө төлөвлөсөн, зорьсон бүх зүйлүүдээ амжилттай үзээд хараад аялал маань цаашаа үргэлжлээд яг одоо бид 3 Денверт болсон байна. За бид Денверт ирлээ, амжилттай газарлаа. Денверт ирлээ. Это очень. За Денверт буугаад хамгийн эхлээд маш гоё нэг үзэсгэлэнтэй эмэгтэйтэй бид гурав танилцсан. Тэгээ яг энэ харагдаж байгаа эмэгтэй бол Денверийн Нисэх онгоцны буудалд ажилладаг онгоцны үйлчлэгч эмэгтэй байгаа. Тэгээд энэ эмэгтэй болохоор бид гурав явж исэн чинь та гурав ингээд таашаа явж байгаа вэ? Тэгээд төв рүү орох уу? За намайг дагаад яваарай гэдэг ингээд бид гуравт замчлаад явсан байхгүй юу? Тэгээ нэг төв рүүгээ ороход нэг хэдэн долларч билээ. Хүний $30 ч илүү ингээд төлөөд явах байсан. Тэгсэн чинь ямар ч асуудал байхгүй намайг дагаад яваарай гэх. Тэгээд энэ эмэгтэй бүр өөрөө бид гуравтаа танилцаад бид гурвыг төв рүү ороход бүр даасан. Тэгээ бид гурвын тикетийг хөдөлтөж авч өгөөд бид гуравтаа танилцаад аз жаргал хүсээ. Тэгээд охинтоо минь танилцаад маш гоё ингээд ийм хэсэг нэг цаг гарan бидэд бол уулзалдаж ярилцаж ингэж явсан. Тэгээд ийм гоё эмэгтэйтэй, гоё энергитэй, тэгээд ийм эмэгтэйтэй тааралдаад явсандаа бол бүр үнэхээр их happy байлаа. Тэгээд энэ эмэгтэй бас яг Денверт байх хугацаанд асуух зүйл, за тэгээд шаардлагатай миний тусламжаар бол над руу залгаарай гэд ингээд энэ гайхамшигтай эмэгтэйтэй танилцсан. Тэгээд Денверт ирсэн хамгийн ихний мэдрэмж бол маш намуухан ийм гоё газар байлаа. Тэгээд Денверийн хамгийн алдартай газар бол мэдээж энэ Union Station байгаа. Тэгээд энэ бол дотрооч гоё, гаднаханч гоё, архитектурнд бол үнэхээр тасархай юм байлаа. Ингээд өнөөдрийн аялал маань өндөрлж байна. Баяртай.